Оногоор та бүхэнд олж байгаадаа баяртай байна. Хорвоо ертөнцийг өөрчлөх 15 минут нэртэй нэвтрүүлэгт оролцсон Live Academy-д англи хэлний хичээлийн багш мөн YouTube дээр англи хэлний хичээл заадаг шинэ юм багшийн бид нэр яагаад англи хэл сурч чаддгүй вэ? Түүний шалтгаан юу вэ гэдэг нэртэй нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. Нэвтрүүлгийн нэрийг хэлэхээр та бүхэнд юу бодогдож байна вэ? Өнөөдрийн блогоор дамжуулаад хөөх англи хэл сурах хамгийн шилдэг арга юу юм болоо? Тэ? Эсвэл англи хэлийг хамгийн хурдан үр дүнтэй богино хугацаанд суралцах тэр нууц нь юу юм болоо гэж та бүхэн бодож байна уу? Хэрвээ та мэдхийг хүсэж байгаа бол өнөөдрийн блогийг дуустал үзээрэй. Бид нар хэн нэгэнд хийх юм зааж чадахгүй. Харин тэр хүнд өөрөө ойлгож ухаарахад нь туслалдаг. Одоо орон судлаач Галилей Машин барьж сурахад бол бид бүхэн яах хэрэгтэй дүүлээ? Машинаа маш олон дахин барьж явах хэрэгтэй гэдэг тийм. Түүнтэй адилхан энэ багш маань англи хэлийг сурахын тулд олон дахин давтамжтайгаар биедээ ингэж хэвшүүлж ярих нь хамгийн чухал гэдгийг онцолж хэлсэн байгаа. Бид бүхэн одоо бүжиг дуу зэргийг болохоор ерөнөд нэг онлын тэгж мэдрэмжээ онлын мэдлэгээр сурдаггүй тийм. Тэрнтэй адилхан англи хэлийг бид нар одоо толгой дотор тэгж онлайнд бодохгүйгээр олон дахин давтаж сурсан хамгийн үр дүнтэй арга гэж яригд хэлсэн байгаа. За яг одоо бүгдээрээ хамтдаа англи хэлээр ярьж ин гэж төсөөлөд үзье. Та ч гэсэн өөрийгөө англи хэлээр ярих гад оролцож ин гэж үзээрэй. Тэгвэл танд хамгийн ихэнд ямар үг орж ирж байна вэ? Энэ бол таны хамгийн анх сурж байсан үед цээжилж исэн хамгийн олон давтамжтайгаар сурж өөртөө одоо яг өөрийн болгож чадсан үгнүүд танд хамгийн түрүүнд орж ирж байгаа гэсэн үг байна. Тэгвэл энэ дээр маш сонирхолтой нэгэн жишээ гаргаж ирсэн юу вэ гэхээр бид нэр дугуй унахдаа хамгийн анх дугуй унахдаа бид нар яаж унж сурдаг вэ? Дугуйг ер нь хамгийн сайн унж чаддаг хүн ямар хүн байдаг вэ? Жишээлбэл дугуйн дээр суугаад инерцийн хүч болон таталцлын хүчний талаар онлыг маш сайн мэддэг хүн дугуйг хамгийн сайн ундах юм болов? Хэрвээ үнэхээр тэгэж чаддаг гэж үзвэл физикийн шинжилгээ ухааны хүмүүс дугуйг хамгийн сайн ундаг хүмүүс болно гэсэн үг. Гэтэл үгүй юм аа. Бид нэр дугуйг хамгийн анх унж сурахтаа тэмцэрээ олж мэдрэмжээр өөрийнхөө дадал зуршлаараа хамгийн сайн олон удаа унсан ч гэсэн дахиад босоод тэрийгэ тавтан хийсээр байгаа дугуйг унж сурдаг байгаа. Тэгээс болт. Гэтэ ингээд бид нарт одоо англи хэлийг ашиглах боломж байхгүй штэ гэж айгүй хүмүүс гомдолдог те. Бид нар орчинд нь байхгүй байна. Англи хүнтэй ингэж одоо бид нартай ингэж дадлага хийх англи хүн болдохгүй байна гэж асуудаг. Тэрэнд нэг хариулт. Хамгийн том шалтгаан нь юу гэхээр би орчинд нь байхгүй байгаа учраас англи хэл сурч чадахгүй байна гэж хүмүүс маш том өөртөө шалтгаан гаргаж ирдэг. Тэгвэл энэ шалтгаанд багш маань юу гэж хариулж байгаа вэ гэвэл өнөөдөр дэлхийд даяар ямар ч дайн дажингүй бүх улс орон амар тайван инх тун амьдарч байгаа. Гэвч бүх улс орон өөрийн эрхтэйчүүдийг насанд хүрмэгцэн дуудаж их орондоо дуудаж дайнд бэлтгэж буу яаж ашиглах вэ? Эсвэл цэрэг тулааны урлагт эрчүүдийг бэлтгэдэг ба. Яагаад вэ? Дайн болно гэсэн таамаглал байхгүй, баталгаа байхгүй байхад өдөр болгон өөрийгөө бэлтгэдэг. Хэрвээ дайн болвол бэлэн байхын тулд хөл бөмбөгийн тамирчин байлаа гэж бодъё л та. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлж болоод байдаггүй. Тэгвэл хөл бөмбөгийн тамирчин өөрийгөө яг тэр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэхийн тулд өдөр болгон дасгал сургуульд бэлтгэл хийж яг тэр бодит тэмцээн дээр өөрийнхөө бүх хүчийг шавхахын тулд өдөр болгон өөрийнхөө тэр дээд зэгтэй тултал нь бэлтгэл сургалтыг хийдэг байгаа. Тэгвэл яг үнтэй адилхан та биднэрт орчин хичнээн байхгүй байгаа ч гэсэн бодит нөхцөл байдал дээр танд яг тэр англи хэлийг ашиглах нөхцөл байдал ирэх үед аль хэдийн таны биед дадал зуршил болоод цээжлээд хэрэглэгдээд хөвшчихсэн тэр мэдлэгийг гаргаж ирж ашиглахын тулд та өдөр болгон англи хэлээр хичээлэх нь хамгийн зөв арга юм а гэж гарсан байгаа. Хамгийн зөв арга юм а. Хамгийн зөв арга юм. Хамгийн зөв арга юм. Тэр одоо англи хүнтэй харьцах үедээ одоо надад дадлага хийх боломж олдлоо гэхгүйгээр би тэр англи хүнтэй уулзахын тулд өмнө бүрийгээ бэлтгэсэн байх шаардлагатай байна тий. За тэгэхээр эндээс дахиад нэг асуулт гарч ирнэ. Яаж бид тэгвэл тэр бэлтгэлийг хийх вэ? Яаж тэр одоо биедээ хөвшүүлэх тэр бэлтгэлийг хийх вэ? Энэ яриаг энэ блогийг үзээд сууж байгаа бүх хүн мэдж байгаа. Бас сонсож байгаа. Тэгээд сонсож байгаа нийт хүний 80-аас 90% нь яг яаж хийх вэ гэдэг энэ зөвлөхөөг, энэ аргыг бүгдээрээ мэддэг. Гэхдээ бүгд бүлийн зөвшөөрөх дурггүй байдаг. Яагаад вэ?
Яагаад гэвэл энэ арга нь тийм сонирхолтой, хөгжилтөө тий таныг зугаацуулсан тийм арга биш юм. Ямар нэгэн зүйлийг танаас илүү мундаг гэж байгаа хүнийг харахтаа бид нар юу гэж боддог вэ? Гэвэл хөөх энэ хүн яаж ингэж сурсан юм бол? Нууц нь юу юм бол? Арга нь юу юм бол? Яавал энэ хүн шиг хурдан энэ хүний очсон цэг дээр хурдан хүрэх вэ гэж боддог. Хүн болгон гадаад хэл сурах, төрлөх хэлнээсээ гадна өөр хэл ашиглаж ярих нь хэцүү гэдгийг мэддэг. Гэтэл яг өөрийнхөө сэтгэл дотроо яавал энийг амархан хэлбэрхэн аргаар сурах вэ гэсэн нэг тийм нэг арга замыг хайсаар л байдаг. Хүн ямар нэгэн зүйлийг анх сурж байхдаа тэр зүйл нь маш сонирхолтой байдаг. Яагаад гэхээр огт мэдэхгүй учраас жоохон хичээхэд л хурдан үүдэн тухайн хүн шууд мэдрэгддэг. Тэгвэл сонирхолгүй болж эхлэх цэг заавал хүн болгонд ирдэг. Тэр нь ямар үе гэвэл хийгээд сураад явж байгаа зүйл нь хүнд болох үед хэцүү санагдаад эхлэх үед ямар ч сонирхолгүй болдог. Хэрвээ нэг хүн надаас илүү ингээд англи хэлээр ярьдаг байлаа гэхэд тэр хүн мэдээж хэрэг надаас илүү цаг хугацаа, энерги зарцуулсан байгаа. Энэ бол хувиршгүй үнэн зүйл. Гэтэл хүмүүсийн сэтгэл зүйд ийм нэг зүйл байдаг. Амжилттай явж байгаа нэг хүнийг харахаараа заавал энэ хүний ард нь нэг арга зам, нэг нууц байна гэвэл бид нар автомат итгэхийг хүсдэг гинэ тэр зүйл. Энэ сэтгэл зүгэл бид нар заавал давж гарах ёстой зүйл гэж хэлсэн. Absolutely. Жижиглсэн гэдэг басгайсан. Би ухаантайдаа биш. Харин асуудлын тухай арай удаан бодсных. Альберт Эйнштейн. Одоо бүгдээ хамтдаа нэг өгүүлбэрийг гүйцээж үзцгээе. Би та бүхэнд хэлж өгөх нь та нар хариулаад үзээрэй. Надаас илүү мундаг амжилттай яваа хүн нь ямар хүн бэ? Юу хийсэн хүн бэ? Таны бодлоор. За, та бүхэн дотроо 3 секундын турш бодож үзлээ. Тэгвэл би та бүхэнд хариултыг хэлж өгье. Надаас илүү мундаг амжилттай яваа хүн нь хийхийг хүсэхгүй байгаа зүйлээ надаас илүү их хийсэн хүн юм аа. Амархан сонирхолтойгоор цагийг өнгөрүүлээд тэр зүйлээсээ та үр дүнтэй утга учиртай хүлээлтийг өөрөөсөө хүсэж байгаа бол энэ бол хүүхдийн сэтгэл зүй юм. Том хүн бол өөрийн зорьсон газараа авахыг хүсч буй зүйлээ авахын тулд замдаа таарсан хүнд бэрх зүйлийг даван туулах ёстой гэдгийг мэддэг. Энэ багш маань болохоор Солонгост одоо танхимын сургалт болон онлайн сургалтыг зэрэг явуулдаг байгаа. Тэгээд анх эхлүүлж байхдаа бол одоо 2 өдөр болол нэг үлддэг ч юм уу аюу хачаалтай ажилладаг гэсэн. Тэр үед нь ойр дотныхын хүмүүс нь бол одоо чи хангалттай сайн байна, хангалттай хичээж чадвартай байна. Хэд их хачаалттай бити ажиллаа гэж хэлдэг байсан гэд. Тэгээд энийг бол энэ багш өөрөө л ойр дотны хүмүүс нь өөрийг бодож хэлж байгаа зүйл болохоор сайхан сэтгэлийн үүднээс гэж хүлээж авдаг гэсэн. Гэхдээ та биднэрт 5 тухтай бүстэй байгаа одоо орчин нөхцөл өөрчлөлт шинжилэлт бидэнд ирдэггүй. Мөн одоо тэр 5 тухтай бүсээсээ гарч тэрийгээ үргэлжлүүлж байх хэрэгтэй. Үргэлжлүүлж одоо авч явах хэрэгтэй гэж хэлсэн. Хамгийн чухал зүйл нь бид нар ямар нэгэн шилдэг амар хэлбэр аргыг хайхаас өмнө өөрсдийн оюун бодол болон харах өнцгтөө бяцхан өөрчлөлтийг хийцгээе. Хэрвээ та өөрийгөө байгаа байдал болон англи хэлний мэдлэг хийж байгаа ажилдаа ямар нэгэн байдлаар сэтгэл дундуур байгаа бол тэр мэдрэмжтэйг үргэлж эвлэрч өдөр хоногийг өнгөрөх биш, харин өөрийн 5 тухтай тэр бүсээсээ гарч өөрчлөлт болон шинжилэлт рүү тэмүүлцгээе. За ингээд өнөөдрийн блогийг энэ хүртэл үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Та бүхэнд жоохон ч гэсэн хувь нэмэр болсон гэдэгт итгэж байна. Дараагийн блог хүртэл түр баяртай. Англи хэлний багш. Тэр зүйл нь хийхэд хэцүү, хүнд нэг Google. Галээ хэлв. Баяртай. Амар хайртай.